Сайн байцгаана уу? Про подкастын 167 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн зочин Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Уян оролцож байна. Бидний ярилцах сэдэв мал хулгайлах гэмт хэрэг, за түүнээс өршлөн сэргийлэх сэдвийн хүрээнд ярилцах болно. Таны өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн про подкаст үзэж байгаа нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр бид бас өмнөх подкастуудаараа мал хулгайлах гэмт хэргийн талаар нэлээд ярьж ирсэн. Ялангуяа хууль эрх зүйн үүднээс тайлбарлаж ирсэн бол энэ удаагийн бас подкаст арай онцлог байгаа тийм ээ. Мал хулгайлах гэмт хэрэг ер нь яагаад үлдэгдэж чинь энэ одоо гэмт хэргийг бас гарахад малчид өөрсдөө бас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ дутуу авч байгаа бас нөлөөлж ийн гэж шүү дээ тийм ээ. Энэ талаар хоёлаа яриа. Төв аймгийн нутаг дэвсгэрт ер нь малын хулгай хэрэг гардаг юм бэ? Гарч шийдвэрлэлт ер нь ямар байдаг юм бэ? За Төв аймгийн нутаг дэвсгэр нь өөрөө онцлогтой Улаанбаатар хотыг тойрсон сумдтай, дээрээс нь хамгийн их буюу 27 сумтай мөн улсын чанартай автозамын сүлжээ буюу автозам одоо Төв аймгийн нутаг дэвсгэрээр дайраа өнгөрдөг, зах зээлтэйгээ илүү ойрхон нутаг дэвсгэртэй байгаа энэ байрлал нь өөрөө мал хулгайлах гэмт хэрэг одоо ихээр үлдэгдэх нөхцөл боломжийг бол бүрдүүлж өгөөд байна уу да гэж бид бүхэн бол дүгнэж харж байгаа. За энэ төрлийн гэмт хэргийн талаарх судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар бол Төв аймгийн прокурорын газраас бол хийсэн байгаа. Судалгаагаар тэгээ ямар нөхцөл байдал тогтоогдсон байна? За сүүлийн 5 жилийн байдлаар бол мал хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар бол буурсан байгаа. Илрүүлэлт нь бол тодорхой хувиар өссөн сайн үзүүлэлттэй судалгааны дүн гарсан байгаа. Энэ буурсан хүчин зүйлд бас эрүүгийн хариуцлага нэмэгдсэн нөлөөлж байгаа ах тийм ээ. Яагаад гэвэл малын хулгай гэмт хэрэг чинь бас харьцангуй өндөр ялтаа болсон шүү дээ. Тэгэлгүй яг уу 2002 оны эрүүгийн хуульд одоо малын мал хулгайлах гэмт хэргийг 145 дахь зөвлөлт хулгайлах гэмт хэрэгтэй хамтарч одоо зөвлөлчлөгээр хуульчилсан байсан. 2015 оны эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр бол мал хулгайлах гэмт хэргийг одоо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулж тусгайлан зөвлөжилсэн. Түүнчлэн эрүүгийн хариуцлага болон эрүүгийн ялын бодлогыг одоо чангаруулж хөндрүүлж өгснөөрөө бол одоо онцлогтой байгаа. Дээрээс нь 2019-өөс 2022 онуудын хооронд ковидын нөхцөл байдал бас бүх нийтийн хөл 20 одоо тогтоосонтой холбоотойгоор мал хулгайлах гэмт хэрэг бас тодорхой хэмжээгээр бол буурсан нөхцөл байдал гарсан байгаа. Та бүхний судалгаагаар малын хулгай ер нь ямар үед те ямар цагт ямар үйлрэлтж байт юм уу те голчлон үлдэгдэж байна вэ? За мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн шөнийн цагаар болон бэлчээр дээр үлдэгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн удирдлагын чанартаагаар бас үлдэгдээд байна уу да гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Учир нь гэх юм бол одоо намар буюу одоо наадмын өмнөхөн үед их үлдэгдэж байна. Яагаад гэвэл наадмын өмнө одоо мал тарга твээргээ бүрэн авсан байдаг. Мөн одоо иргэд борц нөөцийн мах идэж хэрэглэж дуусаад одоо шинэ шүл хоньны мах ч юм уу шинэ мах одоо идэх одоо хэрэгцээ шаардлага илүү их өссөн байдаг. Түүнчлэн одоо наадмын үеэр бууз хорхог бодог хийх одоо тийм хэрэгцээ шаардлага өссөн учраас мал хулгайлах гэмт хэрэг бас нэг огцом энэ үеэр өсөж байна. За мөн намар одоо 8-9 сарын үед буюу одоо хичээл сургууль орох үед одоо иргэдийн мөнгөний одоо хэрэгцээ шаардлага их үед бас өсөж байна. За дээрэс нь эдчний үе буюу 11-12 сар үед мал хулгайлах гэмт хэрэг бол огцом өссөн үзүүлэлттэй судалгааны дүнгээс бол гарсан байгаа. Тэгэхээр энэ улирлын чанартай бас нэмэгддэг байх нь шүү дээ тийм ээ? Тий. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг ер нь ямар хүмүүс үлдээд байгаа юм бэ? Яг жишээлбэл би одоо орон нутагт ингээд зорчиж байгаа энгийн хүмүүс шууд малын хулгайлал бэлчээ дээрээс нь аваа явчихна гэж бодохгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг зөв холбогдсон байна. Яг зөв. За мал хулгайлах гэмт хэрэг үйлцэн одоо хүмүүсийн судалгааг одоо бид бүхэн бас авч үзсэн байгаа. Энэ дээр болохоор 25-аас 35 насны бага болон бүрэн бус тунд боловсралтай за ажилгүй буюу малчин иргэд өөрсдөө мал хулгайлах гэмт хэрэгт илүү их өртсөн байгаа одоо судалгааны дүн гарсан байгаа. Нэгхээр одоо бага залуу насны залуучууд нэгдүгээр эрх зүйн мэдлэг боловсрал дутуу байна. Ингээд хүний малыг бэлчээр дээрээс аваа явчихаар гэмт хэрэгт холбогдно гэсэн одоо эрх зүйн ойлголт дутуу байна. Түүнчлэн амар хэлбэр аргаар хурдан шуурхай мөнгө олох одоо шунхаан зорилготойгоор энэ гэмт хэргийг одоо бүлэглэж машин механизм ашиглаж үйлдэлсэн байгаа судалгаа бол гарсан байдаг. Тэгэхээр мал бүхий иргэд өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байх юм тийм ээ. Тэгэхээр за малчид руугаа хоёлаа хандаж яриа л да. Жишээлбэл одоо энэ Төв аймаг чинь
олон сумтай гэж байна. Тэр хэрээрээ бас олон малтай айлууд зөндөө байгаа шүү дээ тий. Өөрсдөө малаа хариулахтаа байлгах тий. Малын хулгайд өртүүлэхгүй байхад ер нь малчид яаж анхаарч ижүүлж байна. За Төв аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгт одоо адуу бог мал буюу адуу үхэр их хэмжээгээр алдагдсан байдаг. За хонь ямаа тэмээ бол бас төдийлнийх хулгайд алдагдаад байх нь цөөн байдаг. Энэ юутай холбоотой вэ гэхээр бог малыг малчид маань өөрсдөө өдрөө хариулахтай байдаг. А шөнө оройн цагаар одоо хашаалж хотондоо авчирч одоо хашаалж хондог. А гэтэл нөгөө бод мал маань адуу болон үхэр маань бэлчээр дээрээ өнждөг. Өдөр бэлчээр дээр гаргачаад 2 уулын цаана одоо бэлчээр дээр гарсан малаа малчид маань за манай мал одоо дурандаа л манай мал энэ хавьд явж байна. Манай адуу тэр хавьцаа явж байна. За яг өнөөдөрт ингээд өнжөөё гэд ёо бэлчээр дээр хонуулдаг. А гэтэл яг энэ одоо завшааныг ашиглаад нөгөө мал хулгайлах гэмт хэрэг үлдэж байгаа усууд маань одоо адуугийн ч юм уу ачаад аваа явждаг, туугаа аваа явждаг. Эсвэл бэлчээр дээр нь үхрийг одоо махлаад махыг ачаад аваа явчих. Тохиолдлоос одоо гэмт хэрэг үлдэгдээд байгаа. Адуунд одоо GPS суулгах ажиллагааг одоо бас малчид өөрсдөө авч хэрэгжүүлэх нь бол шаардлагатай байна гэж харагдаж байгаа. Ингэснээр альва гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нөхцөл болох нь шүү дээ. За бэлчээр дээр нь тухайн малыг одоо төхөөрөөд хоттой ойрхон байгаа энэ боломжийг ашиглаад ороолоод ирсэн байхад энийг илрүүлэх боломж төсөл өөр нь хэрэг байдаг юм бэ? За би түрүүн дурдсан малчид бас энд хэрэгт өөрсдөө холбогдоод байна гэдэг. За би малчинд орж байна. Өнөөдөр би 2 үхэр гаргаад хот руу авч явж зарах гэсэн юм аа гэд малын эмчтэй болон багийн засагт дарахтаа мэдээлээ утасны утсаар. За малын эмчин за нэр энэ манай сумын одоо малчин иргэн айл бүхий иргэн мөн байна гэд нөгөөдхтөө гарал үүслийн гэрчилгээг мэдээлэл сандаа олгочдөг. За гарал үүслийн гэрчилгээг олгохдоо зурагжуулж олохгүйгээр 2 тонны үхэр гэд олгочдөг. Тэнгүүт нөгөө малчин маань одоо өөр бусад хүний малыг махлаад 2 тонны үхрийн малыг ачиж яваад гарал үүслийн гэрчилгээгээр пост болон одоо хяналтын постуудаар нэвтэрдэг. За хяналтын постуудаар нэвтрэнгүүтээ мал мах худалдаалах цэгүүд буюу одоо захуудад очоод мөн одоо мэргэжлийн хяналтын улсын байцаагчид нь гарал үүслийн гэрчилгээнийхэн 6 оронтой кодыг хийлээд зөвшөөрлөлттэй мэтэр малыг одоо малын махыг одоо зарж ашиг орлого олоод байгаа бас нэг юм асуудал үүсээд байгаа. Тэгэхээр малын эмчнэр сумдын малын эмчнэр болон малын улсын байцаагч нар гарал үүслийн гэрчилгээ олгох болон баталгаажуулалтыг хийхдээ заавал тухайн иргэн дээр үүсгэж байгаа 6 оронтой кодоо үүсгэхдээ зургийг одоо хонь ямаа одоо үхрнийхэн одоо тоо толгойн зургийг онцлог шинж тэмдгийг агуулсан зургийг заавал авч баталгаажуулалтаа хийж байгаа ч гэж уриалмаар байна. Нөгөө тал дээр бас малчид өөрсдөө энэ малдаа эм тамгыг нь маш одоо хийх ёстой шүү дээ. Тэгхгүйгээр бас мал нь шуурганд уруудлаа гэхэд ч юм өөрийнх нь таних тэмдэг байхгүй болохоор бас хэцүү ийм эрсдлүүд үүсгэнэ шүү дээ. Энэ тал дээр та юу гэж хэлэх вэ? За яг хонь ямаа зэрэг малд бол эм тамгай бол малчид бол нэг бүрчлэн тавьж байна. Харин адууны хувьд тамгалах асуудлыг бол төдийлөн нэг бүрчлэн хийгээд байдаггүй юм байна. Тэгээ ингээд шуурганд уруудаад алдуул мал оллоо, сумын захааргаа болон хэсгийн төлөөлөгч мал олоод сумынхаа зар мэдэн дээр за ийм алдуул малын зар мэдэн дээр ингээд байршуулад иргэдэн ирж аваарай гэд ажиллагааг зохион байгуулж байна. Гэтэл нөгөө мал маань өөрөө тамга тэмдэг байхгүй, таних тэмдэг байхгүй. Яг тухайн малаа алдсан гэх одоо иргэний мал мөн хэсэг нотлох боломж байхгүй нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр нөгөө олдсон мал нь хэдийгээр мөн байгаад мөн гих боловч малчин маань өөрөө мөн гих боловч бид нар яг энэ нотлох баримтыг үндэслээд энэ танай малчин өнөөдөр одоо чандман ширээ тамгатай юм байна. Энэ мал маань гэтэл адуу маань өөрөө ямар ч тамга тэмдэггүй зүгээр бор цусмын ч юм уу халиун цусмын морь байгаад байдаг. Гэтэл нөгөө малчин маань манайх халиун цусмын миний морь мөн байна. Би морио авъя гэдэг. Гэтэл нөгөө тамга тэмдэг байхгүй учраас бид бүхэн бас алдвал гэглэл мал эд хөрөнгөнд буцаагаад эзэнт нь өгөх боломж олцоос бүрдэхгүй нөхцөл байдал үүсдэг. Тийм учраас малчин иргэд одоо тэр дундаа адууг нэг бүрчлэн одоо өөрийнхөө тамга тэмдгээр тамга тэмдэгжүүлж бүртгэлжүүлэх нь одоо өөр ингэсэн бүртгэл судалгаанд орж бүртгэлжүүлж авах нь одоо зөвхтэй
байгаад байдаг. Ер нь хуулийн байгууллагын энэ гэмт хэрэгээс зөрчлөөс сэргийлэх яриа таниулга мэдээллийг тий шторк гэгч байт юм уу маш ихээр түгээдэг л дээ тийм ээ. Яг энэ мэдээлэл малчин иргэдэд хүрч байна уу? Ер нь малчид малаа алдсан ч байт юм уу? Альсэл энэ малын хулгайтай холбогдсон юм хүмүүсээс одоо судалгаа аваад ярилцаад үзэхээр ер нь яг хууль эрх зүйн мэдлэг нь хэр байдаг юм бэ? За сүүлийн жилүүдэд Төв аймгийн хэмжээнд малын хулгай гэмт хэрэг бол буурс үзүүлэлттэй байгаа. Мөн дээрээс нь илрүүлэлт бол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Энэ нь өөрөө юутай холбоотой вэ гэхээр нэг талаараа цагдаагийн газар болон прокурорын байгууллагуудаас гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх чиглэлээр иргэдэд яриа таниулах хийх, сурталчлах, за захин орчинд одоо мэдээлэл хийх ажил бол эрчимдсэн байгаатай одоо хамааралтай. Дээрээс нь Төв аймгийн хэмжээнд малчтын чуулга уулзалтыг сүүлийн 3 жилийн хугацаанд бол тогтмол хийж хэвшилсэн байгаа. Энэ чуулга уулзалтан дээр одоо тухайн сумын бүх малчин иргэд оролцдог. Энэ дээр цагдаагийн газар болон прокурорын байгууллагаас хамтран гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх түүнчлэн одоо малын хулгай гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх чиглэлээр яриа таниулах сургалт зөвлөгөө мэдээллийг бол тогтмол өгч ажиллаж хэвшсэн байгаа. За мөн Төв аймгийн прокурорын газраас одоо цагдаагийн газартай хамтраад илрүүлэлт нэгдсэн арга хэмжээг жил болгон зохион байгуулж байна. Мөн одоо намар болон одоо өвлийн цагаар мал мах арга хэмжээг нэгдсэн арга хэмжээг бас хамтран зохион байгуулах ажлыг бол хийж хэвссэн байгаа. Үүнтэй холбогдуулаад одоо дээрх гэмт хэрэг бас нөлөөллийн арга хэмжээ тогтмол явуулсны өдөөнд тодорхой хэмжээгээр бол үр дүнд хүрч ийна гэж бид бүхэн үзэж байгаа. Тэгэхээр аймгийн хэмжээнд одоо мал хулгайлах гэмт хэрэг түгээмэл гарч байгаа, зовлон үлдэгдэж байгаа сум орон нутгийн судалгаа гаргасан баг тий. Тэд нартай хандаж та бичлээ очиж сургалт таниулга арга хэмжээ хийж чаддгүй. Чадлагүй яг уу бид бүхэн аймгийн нутаг дэвсгэр 27 нийт сумын 27 суман дээр нь 27 улан дээр нь мал хулгайлах гэмт хэрэг бол гараад байдаггүй. Тодорхой хэмжээний бүсчлэлээр нь мал хулгайлах гэмт хэрэгний судалгаа гаргаад түүн дотор одоо адуун их алдагдаад байна уу, өхөр алдагдаад байна уу, хонь алдагдаад байна уу гэдэг тэр болгон дээр нь бид бүхэн бүсчилсэн судалгаа гаргаад сумын гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх салбар зөвлөлд одоо прокурорын албар шаардлага мэдээллийг хүргүүлж хамтран ажиллах одоо зохион байгуулалтын арга хэмжээг бол бид бүхэн авч хэрэгжүүлж ажиллаад хэвссэн байгаа. За энэ төрлийн гэмт хэрэг дээр малчтаас гадна түрүү таад нэг дурдлаа л да төрийн байгууллагын уялдаа холбоос хэрэгтэй ах нь шүү дээ. Утас цохол малаа зарах гэсэн юм а гингүүтэл бүртгэлжүүлээд байвал энэ нь өөрөө бас энэ хууль дүрм журам мөрдөгдөхгүй байх энэ төрлийн гэмт хэргийг гарах бас нөхцөл боломжийг нөхцөлдүүлж шүү дээ тийм ээ. Энд л та бүхэн юу яаж ажиллаж байна вэ? Энэ газруудад хяналт тавьж байгаа, бүртгэлжүүлж байгаа тий. Одоо мал эмнэлгийн газар ч байд юм уу тий. Тэр газруудад юу ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна? За 2023 онд мал эмнэлгийн газар болон цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон 27 сумын хэсгийн төлөөлөгч нартайгаа хамтраад бид бүхэн одоо 2 удаа зөвлөгөөнийг зохион байгуулсан. За энэн дээр одоо цаашаа энэ гарал үүслийн гэрчлэгийг хэрхэн олох юм бэ? Ядаж бүгдээрээ захим хэлбэрээр олгож болно. Тухайн суманд одоо 2000 малчин байхад нэг л малын эмчтэй байдаг. Тэр малын эмч маань одоо нэг 30 км-ийн цаана байгаа малчин малаа зарах гэсэн юм аа. Малаа худалдан борлуулах гэсэн юм аа. Танаас гэрчлэгээ авъя гэхээр тэр хүн очоод гарал үүслийн гэрчлэгээ биеэр үзээд өгөх хэцүү. Нөгөө малчин маань 30-40 км-ийн цаанаас малаж ирээд сумын төв дээр ирээд нөгөө ганц байдаг малын эмнэлгийн эрхлэгч дээр малын эмч дээр ирээд бүртгэлжүүлэх бас нэг хэцүү. Тийм учраас одоо харилцаа холбооны хэрэгслэр одоо гарал үүслийн гэрчлэгийг олгож болно. Гэхдээ нэгэнт харилцаа холбооны хэрэгслийг ашиглаад явж байгаа юм чинь цахимаар хэдүүлээ бас зургийг аваад зургжуулаад яг ийм малын махыг одоо зөөж тээвэрлэж байна гэдэг байдлаар гарал үүслийн гэрчлэгээгээ давхар зургжуулаад яваач гэсэн ер нь зөвлөм чиглэлтийг өгөөд одоо энэ төвшөнд одоо харилцан уялдаатай ажиллахаар одоо шийдэлд хүрсэн байгаа. Тэгэхээр бас зохицуулалтын арга хэмжээнүүд байх ёстой болж шүү дээ харж үзэх ач хэрэгжүүлэгч гэсэн тийм ээ. Энэ жил та бүхний төлөвлөгөөнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд тусгагдсан байгаа вэ? За тус прокурорын газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар сумдын иргэдийн нийтийн хурал болон гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх салбар зөвлөлтөй хамтран одоо сургалт зохион байгуулах, яриа таниулах хийх, мөн одоо тухайн гэмт хэрэг маань ихээр үлдэгдэж байгаа сумдаа бүсчлээд иргэдийн нийтийн хуралд нь одоо малчин иргэдтэй нэг бүрчлэн уулзаж иргэдийн нийтийн хурал дээр одоо яриа таниулах их зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг бол төлөвлөгөөнд тусгасан байгаа. За дээрээс нь цагдаагийн газар болон мал эмнэлгийн үржлийн газартай хамтран зөвлөгөөн зохион байгуулах ажлыг бол зохион байгуулсан.
За подкастыг төгсгөл тандаад энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр юу гэж хэлмээр байна? За энэ төрлийн гэмтгэрээс урьдчилан сэргийлэхэд малчин иргэдийн одоо үүрэг оролцоо маш их өндөр байдаг. Тиймээс малчин иргэд та бүхэн маань малаа хариуцлагатай байлгаж за гарал үүслийн гэрчлэгийг одоо хүнд авч өгөхгүйгээр өөрөө мал махаа тээвэрлэгтэй гарал үүслийн гэрчлэгийг өөр дээрээ авч байх. За түүнчлэн одоо адуу маландаа GPS төхөөрөмжийг одоо суулгаж хараа хяналтандаа байлгах ажил дээр анхаарах шаардлагатай байна. За Про подкастт хүрэлцэн ирж мэдээлгсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа, та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Про подкастын 167 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд ирүүлээрэй.